Бай. За. Би одоо хашаага цуулах болно. Яг 3 минут. За, хамгийн хийх юм бол манай эмээ өвгийн байш минь. Ийм их харагддаг. Ийм 2 давхар байшин 5 цогтой. За. хүмүүс хоёлаа. Ийм хуваан. Энэ Ер нь бол хажуу талаа гэж очилдаг үенийг. Манай байш маань. Энэ голд бол манай гараж байгаа. Манай нийтдээ 3 гаражтай. Манай өвөл ер нь бол энд байгаа бүх зүйлсүүд ингэж барьж бүтээсэн байгаа. Тэг. За, энэ бол машин хийдэг бас хэрэггүй ингээд хамаг юм шийддэг. Манайх. Харин тэнд нэг байшаа харагдаж байна уу? Энэ бол машин хийж болно. Бас тийм гараж байгаа. Бас тийшээ өвгийнх маань ингээ хэрэггүй юмнуудаа хийдэг. Тэнд нэг хүрэн нэг хуучны байшин харагдаж байна уу? Тэр одоо энэ гэсэн үг. Энэтэй дотроо ингээд түлийн мүлийн нүүрс ингээд хийдэг байхгүй юу? Тэгээд ер нь бол би түрүү хэлсэн шүү дээ. Манай хоёр ингээд түлээний хэсэгтэй гэж хэлсэн мэт дээ. Нэг түлчний хэсэгтэй. Тэр нь бол тэр хүрэн хуучны тэр байшин шиг тийм гараж. Тийшээ бас өвөө маань ингээд энэ машина хийдэг. Энэ бол манай аавын машин. Манай ээжийн машин хайчсан байх гэвэл өвөө маань унаад хөдөө явсан байгаа. Тэгээд энд баахан борооны энэ нэг хоолойчнээс тэр ингээд дээвэр рүү гардаг байхгүй юу? Хоёр давхартай машины. Тийм тэгээд идүүсүүд болохоор ингээд нэлээдтэй усраад. Энэ бол борооны усаа. Тэгээд нэг иймэрхүү. Тэнд бас хоёр нөгөө нэг юу байгаа? Жорлон байгаа. Тэг. За ер нь бол манай хашаа бол иймэрхүү. Бас бүгэн хугацаагаар ингээд танилцууллаа. Тэгээд дараа өвөөгийнхөө байшныг би танилцуулах болно. Баяртай.